Улс орны хөгжлийн түвшээ. Үе үеийн залуусын төлөөлөл болсон оюутан танд өнөөдрийн мэд хүргэе. Бид хүндэт зочинтойгоо амжилттай суралцах, амьдралд, ажлын байранд хэрхэн өөрийгөө бэлтгэх талаар ярилцдаг билээ. Биднийг сонсож байгаад баярлалаа. Оюутан гэр бүл тавтай морил. Дэлхийн өнцөг болон бүрт суралцж буй Монгол оюутнуудын төлөөлөл болж өөрийн туршлага, дадал дэвшил, үнэт зөвлөмжөө блогороо дамжуулан бусдад хуваалцаж буй нэгэн гайхалтай зочин энэ удаагийн дугаарт маань оролцлоо. Тэрээр өдгөө дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болох Америкийн нэгдсэн улсын Бостны их сургуульд амжилттай суралцаж байгаа бөгөөд хичээл зүтгэл хөдөлмөрч байдлаараа бусдад цаашаагдаж олон хүнд урам зориг, итгэл найдвар бэлгэлж буй хүн билээ. Ингээд тэрхүү зочин маань бидэнд ямар зөвлөгөө болон өөрийн үндсэнтэй зүйлсээ хуваалцах бол Энэ удаа Цэндавиш тэргээл бид хоёр хамт хөдлөх болно. Бид эхлээд билэн харин та чигтэж ангалаарай. За сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн зочноор Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Boston University-д суралцаж байгаа Ариун Заяа эгч маань бидэнтэй ярилцж байна. За хамгийн юуны түрүүнд сонсогчд маань өөрийгөө танилцуулаач гэж зочноосоо хүсэж байна. За баярлалаа. Тэгээд юуны түрүүнд бас оюутан подкастын хамт олонд намайг ингээд холоос урьж оролцуулсанд баярлалаа гэж хэлье. Тэгээ намайг бол оюун тягийн Ариун Заяа гэдэг. Би одоо Босны их сургуульд 4-р курсын төгсөг ангийн оюутан. Тэгээд мэргэжлийн хувьд болохоор бизнесийн удирдлага болон онц төр судлал чиглэлээр давхар мэргэжил эзэмшээд одоо 5 сард төгсөж байгаа. За баярлалаа. Энэ удаагийнхаа дугаарыг бид үндсэн асуулт болох амжилттай оюутан гэж хэнийг хэлэх вэ? Таны хувьд мөн амжилттай оюутан байхын тулд та ямар зөвлөгөөнүүдийг сонсогчдод маань хүргэхийг хүсэж байна вэ гэсэн асуултаар эхэлж За байна. гоё асуулт байна. За оюутан гэдэг чинь ер нь бол яг амжилттай оюутан гэдгийг эхлээд тайлбарлахын тулд оюутан гэдэг үгийг би яг өөрийнхөө хувьд яг ямар хүн бэ гэдгийг тайлбарлая гэж бодлоо. Тэгээд миний хувьд болохоор оюутан гэдэг хүн бол амьдралынхаа аль нэг мөчлөгттэй 10 жилийн их сургууль, магистр, доктор ямар нэгэн үед ингээд боловсрч байгаа хүнийг бол оюутан гэж хэлнэ. Тэр оюутан хүн заавалчгүй их сургуульд явж оюутан болж байгаа биш. Гэрээрээ онлайнаар ямар нэгэн байдлаар боловсрч болно. Тэгээд тэр хүн яг яах гэж боловсроод байгаа юм бэ? Тэрийг айгүй ухамсарлах нь айгүй чухал ах л та. Жишээ нь бол одоо миний хувьд бол оюутан хүн болгон яг өөрсдөө гэсэн тийм хувь нэмэртэй байдаг гэж боддог. Ялангуяа бид бүх энэ дэлхийд ингээд эрэхтэй ямар нэгэн байдлаар өөрсдөө гэсэн тийм хувь нэмэр импактыг ингээд үүсгэх гэж ирдэм болов гэж боддог. Тэр нь заавалчгүй ингээд амар том дараачийн бидний амьдрах гаргийг олох ч юм уу тий хүн төрөлхтнийг аврах гэх мэт тийм том хувь нэмэр импакт байх шаардлагагүй. Тэр яг хувь хүн болгоноос шалтгаалаад өөр ах болно л доо. Тэгээ угаасаа энэ айгүй тийм субъектив ойлголт шүү дээ. Гэхдээ яг ингээд боловсрно гэдэг чинь өөрөө яг тэр хувь хүний энэ дэлхийд өгөх тэр импакт буюу хувь нэмрийг ойлгуулахын тулд бий болоход туслахын тулд одоо дөт замаар хөргөж өгөх тийм одоо өөртөө тийм хүч зориг, өөртөө итгэл болон хэрэгтэй мэдээлэл болон ресурсаар нь хангаж өгч байгаа одоо тийм үе шат гэж би болдог байхгүй боловсрлыг. Тэгэхээр хүн ингээ ямар ч зориггүй юм хийж болохгүй. Жишээ нь одоо ингээ зарим хүмүүс ингээ ямар ч зориггүй зүгээр сураал явдаг. Яг сурах ёстой л гэж бод. Яг үнэндээ тэр чинь сурч боловсрохын тулд ард нь ямар нэгэн тийм зориг байх ёстой. Тэгээ тэрийг хүн яг өөрсдөө энэ дэлхийд ирээд би ямар нэгэн юм хувь нэмэр оруулах ёстой гэж харах ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо бидний энэ дэлхийд ингээл нэмтлээд хүн болсны төлөө ингээд энэ дэлхийгээс авч байгаа л тий бүх авч болох бүгдийг нь авч агаад энэ дэлхийг орхино гэдэг бол үнэхээр тийм амиа хичээсэн үзлүүд эсрэгээрээ ямар нэгэн байдлаар ингээд хувь нэмэр оруулъя гэж боддог байх хэрэгтэй. Тэгээд амжилттай оюутан гэх юм бол би за тэр хувь нэмрээ яг юу хийх ёстойгоо ойлгоцсон. Тим оюутныг би амжилттай оюутан гэж хэлнэ. Гэхдээ энэ тим амархан юм бол биш байхгүй юу? Энэ айгүй хэцүү зүйл. Гэхдээ тэрийг олоогүй гэд би амжилттай оюутан гэдэг тэр цолыг өгөөсөхгүй. Эсрэгээрээ яг одоо тэр амжилттай оюутан болохын тулд тэр хувь нэмрээ ухамсарлахын тулд хичээж байгаа, үргэлж өөрөөсөө асуулт асуудаг, үргэлж өөрийгөө ойлгохын тулд хичээж зүтгэдэг, тий өөрөө өөртөө ярилцаж чаддаг, ирээдүгөө ингээ эргцүүлэн боддог, өөрөөсөө асуулт асуудаг, одоо тийм сониуч зантай оюутан амжилттай оюутан гэж хэлнэ. Тэгээд бас энэ дээр ингээд жоохон дэлгэрүүлээд ярих гэвэл бас өөртөө үнэнч байгаарэ гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл ингээд зөндөө олон оюутнууд ингээд
миний бодлоор бас ингээ өөрийгөө олохын тулд тэг ингээ их сургуульд эрэхтэй ингээд өөрийгөө алдчихдığım санагддаг. Тэгээ зарим нь бол одоо ингээд Америкт ирэл Америк болцсон юм шиг тий. Яг ингээд Монгол хүн гэдгээ мартчихсан юм шиг юм сонир хүмүүс бас зөндөө явж идэг. Тэнгуут ингээд өөртөө үнэнч байх ёстой. Заавалчгүй ингээд шинэ хүн болно, өөр хүн болно, сайжирна гэснээрээ чи яг өөрийгөө алдах ёсгүй байхгүй юу? Яг үргэлж ингээд ялангуяа гадаад сурж байгаа оюутнууд үргэлж хаанаас ирсэн гэр бүлчин хин, найз нөхчин хин, хаан төрсөн, их орон чи юу илээ тэр бүгдийг үргэлж санаж ухамсарлах ёстой. Тэгээд заавал өөрийгөө алдах ёсгүй дээ шүү. Заавал өөрийгөө чи үнсээр өөрчлөх шаардлагагүй. Зүгээр ингээд сайнаар өөрчлөх ёстой. Тэгтээ заавалчгүй өөрийнхөө яг анх яг яах гэж их сургуульд ирсэн ямар ч зорилготой Монгол улсаа орхиод гадаадд сурах гэж байсан. Энэ бүх зорилготой үнэнч байж өөрийгөө битээ алдаарай л гэж хүсгээр байна. Тэгэх шүү яах вэ? Таны түрүүн хариултнаас үүдээд хаана ялангуяа гадаадд сурж байгаа оюутнууд маань эх орон маань хаана нэлээ гэдэг талаараа бодохгүй байх хэрэгтэй гэж хэллээ шүү дээ. Үүнээс бол балаад гадаадд сурж байгаа оюутнууд маань зарим нь Монголд ингээд очиод ажлын байр муу байна. Очиод би ингээд хийсэн хөдөлгөм рүү ингээд шударгаар өнлүүлж чадахгүй айгу бага цалин авч ийн дэлхийн жишгт хүрэхгүй байна гэд Монголд ирж ажиллах сонирхолгүй тийм болсон оюутнууд айгу их байдаг. Та энэ дээр ямар санаа бодолтой байдаг вэ? Тэгээд сургуулаа төгсөөд ер нь Монголд ирж ажиллана гэсэн төлөвлөгөө байдаг уу гэд нэг асуулт тавьмаар байна. Цаг үетэйгээ холбоотой айгу ундаг асуулт байна гэж хэлээ. За миний хувьд болохоор энэ дээр бас тэр олон хүний өмнөөс ингээд бас яг үг хэлж чадахгүй л юм л та. Тэр хүн болгон яг өөрөөсөө гэсэн бэрхшээлтэй тулгардаг болол яг тэгж боддог бах. Гэхдээ мэдээж өнөөгийн Монголын нийгэм бол яг ингээд хүний одоо оюуны потенциалыг ингээд бас яг сайнаар одоо дүүцгэж талинжуулж чадж гэнэ үү гэдэг бол мэдээж эргэлзээтэй асуудал. Тэгээ ялангуяа гадаад оюутнууд болохоор ингээд гадаадд анх ингээд очиж сураад мэдлэг боловсрал олж эзэмшээд Монголдо буцаж ирнэ гэсэн зорилготой явдаг мөртлөө очиод яг тэр байгаа газараа тасах шинжтэй болчдөг л доо. Жишээ нь тэр нь айгүй бага зүйлээс эхэлдэг идэх одоо хүнснээс эхлүүлээл тий Монголд очингоо тэр хүнсэн байхгүй болохоор сонин юм шиг. Тэгээд нөгөө гадаад орондоо ингээд удаад ирэхээр буцаад Монголдо нэг 100 ч юм уу өвлийн амралтаар ирэхээр нөгөө монгол хүмүүстэй яриан тохирохгүй болоод ч юм уу. Тэгээд хамгийн сүүлд бол яг тэр гадаад орондоо ингээд илүү их боломж бололцоо байгааг ингээд ухамсарлаад ирдэг. Тэгээд ирэхээр л яг хүмүүс яг ингээд за бараг буцах шаардлага байна уу? Энд ч нэг гоё юм шүү. Энд ч ингээд цалинч өндөр байна, боломж бололцооч их байна, амьдрах орчин сайхан байна гэдээ яг ингээд буцаасаа төтөлцөөд ирэх юм санагддаг. Гэхдээ миний хувьд бол би буцаж ирнэ гэж боддог. Угаасаа ингээд Монгол хүн болсон хань би өөрийгөө би Монгол гэдгээр айгүй бахархаж явдаг байхгүй юу? Тийм учраас би яг мэдээж гадаадын ингээд улс орх орнуудад сураад ажиллаад мэргэшээд явж байхдаа мэдээж би Монгол гэдэг хүнийгээ улам ингээд сайжруулж тэднэрт Монголыг сайнаар танилцуулахын тулд маш их хичээнэ. Гэхдээ энэ бүгдийг сураад эсрэгээрээ ирээд Монголдо ямар нэгэн байдлаар хувь нэмэр би сая өмнө хэлсэн шүү дээ хувь нэмэр импакт тэрийг ухамсарлах нь айгүй чухал гэдэг. Тэгээд бас би нэг газраас уншижсэн л та Монголын хөрсөн дээр Монгол хүн болж төрөх айгүй хэцүү. Тийм ховор тохиолдол бурхнаас өгсөн айгүй ховор тохиолдол гэж би уншижсэн. Тэгээд би тэрийг уншаад бүр өөрөөрөө үнэхээр бахархажсэн байхгүй ямар хазаар би Монгол хүн болж төрсөн бэ гэдэг. Тийм учраас би бол ирээдүйд мэдээж Монголдо ирээд өөрийн гэсэн ямар нэгэн байдлаар нийгэмдээ өөрчлөлт хийхийг хичээнэ. Гадаадд байгаа яг тийм бодолтой оюутнуудын өмнөөс хэлэхэд бол бас яг өөрсдийн гэсэн тийм бэрхшээлтэй л байдаг бах. Гэхдээ заавал ингээл Монголд ирээд юм хийн гэсэн тийм бас өрөөсгөл ойлголттой байж болохгүй. Одоо энэ чинь амар globalized ертөнц болцсон тий. Ирээдүйд одоо би гадаадд амьдарч байхдаа ч гэсэн Монголдоо гоё юм хийж эхлүүлж болно. Бас юм айгу өөрчлөлт нэл гэж бодож байна л та. Гэхдээ ер нь эцээдс бол яг энэ бүгд хүний яг ухамсарл юм байлаа л та. Ухамсар нь ингээд эх орноо бүр ингээд мартах уу? Эсвэл эх оронтойгоо ойрхон байж эх орондоо ямар нэг юм хийх үү, хувь нэмэр оруулах уу гэдэг тэр хоёр өөр ухамсарл юм байлээ. Түүнээс бол хаана байна? Монголдо ирэх үү? Яг Монголдо амьдарч гин үү? Тэр бол нэг чухал биш яг эцээдс яг Монголоо гэсэн сэтгэл нь байна уу? Тэгээ тэрийг
үзүүлсэн юм хийж гинүү гэдэг л айгүй чухал юм билээ. Энэ маш хариулттай маш их таалагдлаа. Үнээсээ дахиад бас нэг асуулт гарч ирлээ. Одоо Boston University танаас өөр Монгол оюутан байдаг уу? Байдаг. Хэд орчим байгаа л? Бостонд ер нь монголчууд айгүй цөөхөн байт юм билээ. Бусад одоо Америкийн хотуудтай харьцуулбал Чикаго, Вашингтон DC гэх хотууд бол нэлээд их монголчууд байдаг юм билээ. Бостонд бол айгүй цөөхөн байдаг. Тэгээд миний мэдэх оюутнууд бол Бостны их сургуульд байдаг монгол оюутнууд ихэнх нь мастер юм уу, доктор хамгаалж байгаа. Надаас арай жоохон ихч мэд юм ах мэд оюутнууд байдаг. Тэгвэл та ингээд тэр одоо энэ сургуультаа суралцж байгаа ингээд монгол оюутнуудын онцлогийг ингээд ялгаж харж ирсэн үү? Эсвэл зөвхөн тэр энэ танай их сургууль гэлтгүү ер нь дэлхий дээр ингээд бусад орнуудад суралцж байгаа ингээд монгол оюутнуудын давуу тал, сул талыг та ер нь ажиглаж ирсэн үү? Ажиглахгүй яах вэ? Дандаа өдөр болгон ажиллаа явдаг. Тэгэл өдөр болгон би чинь амар Америкчууд яг ийм юм аа. Энэ орны хүмүүс бас ингэж бодох хандлагатай байд юм байна. Ийм ажлын этиктэй байд юм байна. Ингээд дандаа ингээд бас дотор эргцүүлээ явдаг л та надад асуултыг чинь. За миний хувьд бол яг өөрийнхөө жишээн дээр бас хэлбэл сонирхолтой юм л гэж бодож байна. Би анх Америкт 10 жилээ төгсөөд 10 жилээ би American University-гийн American School of Улаанбаатар гэж заасан дэдэг 10 жилийн төгсөөд анх удаага 15 онд Америкт ирж ирсэн. Тэгэхэд би ингээ 10 жилд айгүй онцордог байсан л та. Одоо ч яг гайгүй онцордог. Гэхдээ яг ингээ онцордог байж хагаад Америкт ирээд Америкийн цагаан хүмүүсийн тунд яг ингээд нэг танхим хичээлд орж үзэхэд жоохон эвгүй мэдрэмж төрдөг байсан. Төрдөм байлээ. Ингээд гинт ингээд жоохон бидрээс арай ухаан муутай ч юм санагдаа тий. Тэр хүүхдүүд амар мундаг юмсаа санагддсан байлээ нэрээ. Яагаад вэ гэхээр Америк хүүхдүүд хоёр төрлийн давуу талтай. Нэг нь юу вэ гэхээр айгүй тийм өргөн хүрээний мэдлэгтэй. Ер нь ямар ч юмны талаар ярьж чаддаг. Улс төр, хайр дурлал, кино, дуу хөгжим, спорт юуны ч талаар амар тийм өргөн хүрээний basic мэдлэгтэй байдаг хүүхдүүд. Тэрнээс гадна хэл ярианы ур чадвар үнэхээр сайн. Айгүй тийм нээлттэй хүмүүстэй ер нь Америкчууд чинь. Тийм тэр хоёр давуу тал хослохороо одоо ингээ гадны оюутан буюу ингээ бүр Монголоос ирж байгаа оюутан намайг бол шийгнүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би чинь бол энэ хүүхдүүд бүр ямар анги дээр оролцоод ямар мундаг юм мэддэг, ямар мундаг хүүхдүүдий гэж би боддог байсан. Тэгээд би эхний 2 семестр бол баг амар хичээгээл тэ за энэ хүүхдүүд бол надаас хамаагүй мундаг юм байна, хамаагүй ухаантай мэн гэж бодож өөрийгөө аягүй чамладаг байсан л та. Тэгж жагаад яг нэг өдөр манай ангийн нэг хүүхд надаас ариун заяа чи шалгалтынхаа дүнг авсан уу гэхээр би авсан хэд авсан гэдэг чи би тэр шалгалтын дээр нэг 94 билүү 95 авсан байсан. Тэгээ би ингээд дүнгээ үзсэн чинь манай найз надад бүр ингээд what гэж бүр гайхаад тэр би яасан тэгээд би бол үүдсэн гайхаж байгаа юм чи яасан бэ гэсэн чинь пүү юу вэ бид нар чинь 82 83 авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд би нөгөө хүмүүсийн бас ингэ асуусан чинь бүгд яг би дүн авт юм бэлээ 80 хэд те 82 83 авсан байгаа байхгүй юу. Тэгээд би тэр үед л бүр гайхажсэн. Өө за ойлголоо энэ хүмүүс чинь ингээд амар мундаг ингээд анги дээр оролцоол ярилцаал те ингэж оролцдгийн мөртлөө яг ингээд хичээлээ хийж чаддгүй юм байна. Яг хичээл хийх дээр ингээд чартаад юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тэгээ тэр хүүхдүүд ингээд шалгалт амар хэцүү байсан тийг дандаа шалгалтын дараа хэлдэг. Бүр ингээд ёо энэ бодлогыг чи бодож байсан уу? Энэ асуулт амар хэцүү байсан тийг бүр ингээд oh my god гэд амар тэгдэг байхгүй юу. Тэгэхэд би болохоор эсрэгээрээ нөгөө амар хичээдэг номын сан сууж ингээд номоо уншаал бодлогоо дахин бодоол Монгол оюутнуудын нэг давуу тал нь юмыг ингээд дахин хийдэг байхгүй юу. Ялангуяа 10 жил бүр ингээд баг бахын бидний чинь ингээд бодлогыг одоо нэмэх хасах үржих хуваахыг заахад л бүр ингээд хууцаар бүр ингээд бодуулдаг гэсэн чинь ингээд нэг үйлдэлийг давтаал хийлгүүлээд байдаг. Тэр аюу чухал чадвар байхгүй юу. Тэрийг ингээд суулгуулсан. Тэгээд би чи яг тэрийг их сургуулийнхаа сурах арга барилтаас оруулсан. Тэгээ юмыг аюу дахин давтаж уншиж хийдэг. Тэгснээрээ шалгалтууд надад тийм хэцүү санагддаггүй. Яг л миний хийсэн юмыг л өөрөөр асууж санагддаг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн одоо сул тал нь юу вэ гэхээр юмыг ингээд давтаж ингээд одоо юмэр чинь давтаж сэтгэлээ гаргаж
hard work хийдгүүл юм шиг санагдсан. Тэгэхээр Монгол оюутнууд бол айгүй давуу талтай. Тэг яг хөө мэдээж анх ярьж байгаа юм чинь хэл ус нь хэцүү. Англиараа бас ус ярьж чадахгүй. Тэр хүмүүс чинь яг амар мундаг бичдэг байж болно. Ялангуяа миний 10 жил дуусахад бол 10 жилээ төгсөхөд бол миний бичгийн англи хэл айгүй мундаг байсан байхгүй юу. Тэгээ би яг өдөр болго англиар ярьдаг болохоор миний бас ярианы англи хэл нэг ч тийм сайн байгаагүй. Тэгээ ирсэн чинь бүр ярианы англи хэл муухаар чи хүн өөртөө амар ихтэлгүй санагддсан байлээ. Гэхдээ яг эцээ хэн сайн дуу авч ирж чадчихэв гэхээр Монгол оюутан л байгаа байхгүй юу. Тийм болохоор битээ шантраараа мэдээж маш их бэрхшээл байгаа. Гэхдээ Монгол оюутнууд айгүй ухаантай байхгүй юу. Юмыг ингээ айгүй эргэцүүлэн бодож чаддаг. Ингээд нисдэггүй байхгүй юу Монгол оюутнууд нисээд ингээд туйшраад амар тийм сонин юм боддог. Айгүй тийм реалистик амьдралтай юм боддог. Амьдралтай айгүй ойрхон байдаг байхгүй юу. Тэгэхэд Америк хүүхдүүд чинь ер нь жоохон ингээд амар уус өндөр хөгжилтэй орнуудын хүмүүс айгүй тийм байт юм билээ. Ингээд basic necessity-г айгүй хангацсан болохоор ингээд бүр ингээд амар тийм тэсээд амар тийм сөрхий яриад бодоод байдаг. Тэгтээ яг үнэндээ ингээд амьдралтайгаа ингээд амьдралаасаа холцсон гэх юм уу. Тэгэхэд Монгол оюутнууд бол амьдралтай айгүй ойрхон юмыг эргэцүүлэн бодох чадвартай. Тэгээ айгүй тууштай хичээнгүй оюутнууд байдаг болохоор ямар ч юмд ер нь хичээх юм бол алцахгүй л гэж хэлмээр байна да. Үнэхээр гайхалтай ярилт байлаа. Үнэхээр маш гоё ярилт явж чадлаа. Энэ дээрээс бас нэг юм ярьж утсан. Хүмүүнээс бас авах зүйл гэж үүдэг, бас хаях зүйл гэж үүдэг. Бас ингээд Америктайгаа оюутнуудаас бас нэг авах зүйл бас маш байгаа. Тэр нь юу юм гэхээр одоо зүгээр энгийнээр хэлэх юм бол харилцааны асуудал байна. Одоо Америк оюутнуудтай ингээд зүгээр ингээд сайн уу, hello гэд мэдлэгээр ингээд сайн уу, сайн мэн үү, сайхан марсан уу, өдрийн сайхан өнгөрүүлээрэй гэх нь болдгоо. Тиймэрхүү аюулгүй нээлттэй хэлцээд байдаг. Ингээд Монгол тийм оюутнуудтай ингээд зүгээр гадаа явж байгаа нэг танихгүй хүнтэй зүгээр сайн үнгээ мэдлэхээс зүгээр ингээд гөлийгээд хараад ингээд энийг хаана харлаа гэдэг нэг тиймэрхүү хин блээ нэг тиймэрхүү байдлаараа харьцдаг. Бас ингээд тэр ингээд харилцааны асуудлыг бас тийм аммаар тийм гоё нээлттэй харилцаатай гэж аюу хөвдөө боддог. Энийг тийм тэгээд бас та түүний бас сэтгэлгээний ялгаатай байдал ингээд улс орноо хөгжүүлэхэд бас нэг тийм сэтгэлгээний ялгаатай байдлаас ханддаг зэрэг утгасан юм. Тэрэн дээр бас 2 жилийн өмнө миний бас нэг хөндлөж явдаг багш нэг надад хэлсэн байхгүй юу. Яг хичээл орж байхдаа бүх оюутнуудаас нэг асуултыг асууж ирсэн. Тэр нь юу юм бэ гэхээр та нар өөрсдийнхөө хамгийн ихэнд дэдэг 3 үнцэнтэй зүйлсээ ингээд ирэмбэлж бичихсэн байхгүй юу. Тэгээд манай Монголын оюутан болохоор эхнээс нь биччихсэн. Тэгээд дийлэх нь мараа ингээд хамгийн ихэнд гэр бүл тэгээд найз нөхөд тэгээд өөрийнх нь зориг гэх юм уу. Тиймэрхүү байдлаар аюу тийм ирэмбэлж ийсэн. Тэгээд сүүлд нь манай шүүгч тайлбарсан юм гэхээр Монгол улсын хөгжихгүй байгаа шалтгаан нь ингээд хүмүүсийн үнэтэй зүйлд нь эхний гуравт нь их орон газар нутаг нь орохгүй болохоор тэгээд Монгол улсын хөгжил одоохондоо удаашралт яваад байгаа маа гэж аюу тийм гоёор тайлбарлаж ирсэн. Монгол хүний ингээд үнцэнтэй зүйлийн хамгийн нэг хоёрт нь их орон газар нутаг байх ёстой гэсэн үзэл санааг нас бидэрт аюу тийм философик тэнцэнээс соолоод үжсэн болохоор тэр нь ингээд бидэрт аюу гоё нөлөөлж идэг нэг тиймэрхүү зүйлээ. Тэгээд хоёрдугаар асуулт руу орцгоё. Хоёрдугаар асуулт маань та ингээд нэгэн нийтлэл дээр амжилтанд хүрэхийн тулд ингээд хичээлээсээ илүү гар гисэн тиймэрхүү нийтлэл бичсэн байсан. Тэгээд юуны чинь талаар бид дэлгэрэнгүй асууя гэж бодлоо. Та тэргээр ингээд юу илэрхийлэх гэж оролцсон бэ? Ингээд бүгд та өөрийн үүднээс ингээд хичээлээсээ хэрхэн илүү гардаг вэ? Тэр талаасаа хуваалцгаа. За. Тийм би яг тэгж Facebook дээр нэг статус биччихсэн. Тэр нь болохоор ингээд амжилтанд хүрэхийн тулд хичээлээсээ илүү гар 9-5 цагийн хооронд ажилладаг тэр рутинээсээ илүү гар гэсэн тиймэрхүү утга санаатай пост бичижсэн л та. Тэгээ тэр үед бол миний бүр яг эд завгүй бүр маш олон зүйлийг амжуулж явдаг байсан. Оюутны цаг үеийн мөчлөгтөр би тэгж бичижсэн. Тэгээ тэрийг бол би яг илүү тайлбарлая гэвэл миний бодлоор бол ингээд хүн болгон ингээд өдөр тутмынхаа амьдралыг мэдээж амьдрах ёстой шүү. Өдөр тутам юу хийх ёстой, ажилдаа явна, хичээлдээ явна, тэ энэ бүгдийг хийх ёстой. Тэгжээж угаасаа хүн амьдрна, мөнгөтэй залгана, гэр бүлээ тэжээнэ. Гэхдээ яг хүний бараг хүн төрлөختөн маш их хүн яг тэгж амьдрдаг байхгүй юу. Тэгээ тэрийг бол ер нь бодохдоо яг тэгж өдөр тутмынхаа л амьдралд ингээд амьдарч явдаг хүмүүс бол нэг чигийн тэнхлэг дээр байна гэж бараг төсөөлөх хэрэгтэй. Тэгээ тэр тэнхлэгээс илүү гарч чадсан хүмүүс амжилт одоо шагнал маягаар ирдэг гэж би хардаг байхгүй юу. Хүн болгон энэ дэлхийн одоо
Тэдэн дээр бүх хүн байгаа. Тэр бүх хүмүүст адилхан 24 цаг өгөх байдаг. Гэхдээ би анх яг ингээд 24 цаг надад хангалтгүй байна гэж би боддог байсан байхгүй юу. Гэхдээ үгүй 24 цаг яг хангалттай. Хамгийн гол нь яг тэр бүх хүмүүс тэнцүү өгсөн тэр 24 цагийн өгөгдлийг та нар өөрсдөө яг яаж ашиглах вэ? Яаж цагаа хуваарлах вэ? Аль нь дээр нь илүү их хувь өгөх үү? Аль нь дээр нарай бага хувь өгөх үү гэдгийг өөрөө тохируулах тэр хүч чадал хүн өөрт нь байдаг. Тийм учраас яг амжилтанд хүрэхин тулд хичээлээс илүү гарч ийн гэдэг чинь оюутан хүний хувьд яг тэр миний яриад байгаа тэр нэгэн чигийн тэнхлээс илүү гарч байгаа юм. Тэгэж илүү гарах юм бол амжилт гэдэг зүйл танд шагнал гэдгээр ирнэ гэж би яг тэгж хэлж байна л та. Тэгээд за миний хувьд бол би хичээлээс илүү гарахгүй бол би угаасаа амжилттай байж чадахгүй. Ялангуяа би ч одоо Америкт сурж байгаа олон улсын сурагч гэдгээрээ Америк оюутнуудаас бараг 3-4 дахин би илүү их хүчин чармаал шаарддаг. Тэгжиж би эднэртэй тэнцүү буюу илүү гарахгүй юу. Тэгэхгүй яагаад гэвэл Америк оюутнууд чинь ингээд амар их тийм боломж бололцоотой байдаг. Жишээ нь ямар ч ажилдаа apply хийгээд ажиллаж болно. Ямар ч хүмүүстэйгээ ингээд дуртай ингээд очиод ярьцж болно. Айгүй олон тийм сайхан давуу талууд байдаг. Харин олон улсын сурагч буюу international students хэрвээ гадаадд амжилттай бай, ер нь ямар ч газар амжилттай бай гэх юм бол илүү их хүчин чармай шаарддаг л та. Тэгээд би эхний жилдээ бол бас нэг хүссэндээ бас их олон юм хийж чадаагүй. Ерөнхийдөө эхний жилдээ за ингээд Америк гэдэг газар шинээр ирсэн юм чинь анх удаага ирж байгаа юм чинь дасан зогцсон гэдэг байдлаар бас жоохон яг гэртээ тэгээд бас амраад бас энэ хотоо үзээд хоттойгоо танилцаад сонирхоод яг тэгж дасан зогцох байдлаар байсан. Тэгээд 2 дугаар курсээсээ би за жоохон илүү гарыг те юм хий. Би угаасаа 10 жилдээ амар их юм хийдэг гэсэн хүүхдээсэн. Тэгээд буцаад яг тэр рутиндээ оръё. Угаасаа би UMass Boston сурдаг байсан байхгүй юу. Тэгээ Boston-ыг сургууль руу шилжих сонирхолтой байсан. Тэгээ шилжихийн тулд би зүгээр л сайн дүн үзүүлж болохгүй маш олон манлайлгуур чадвараа би бас танилцуулах хэрэгтэй гэж бодоод за оюутны холбоонд орё гэж одоо тэгээ би оюутны холбоонд очиж исэн. Тэгээ тэр үед UMass Boston-ийн оюутны холбоонд очисон чинь би бүр үнэхээр шоконд орж исэн л тоо. Яг л нөгөө нэг анх ингээд Америк хүүхдтэй нэг ангид ороод шоконд орж исэн. Яг тэр шоконд орж исэн. Яасан бэ гэсэн чинь миний нөгөө нэг ангид байдаг мундаг хүүхдүүдээс тэдрийг бүр шаал хол хайтлан мундаг хүүхдүүд. Бүр бараг одоо улсын хурлын гишүүд ингээд хоорондоо ярилцж байгаа юм шиг. Надаас бүр 10-20 ах тийм мундаг хүмүүс ингээд хоорондоо бүр ингээд эдийн засаг ярилцж байгаа юм шиг тийм мундаг хүүхдүүдтэй би нэг танхимд орж сууж үзчихсэн байхгүй юу. Тэгээ тэр хүүхдүүд бүгд ингээд П хэлбэрээр суудсан. За нэг хамгийн ихтэй нэг 20 хүүхдүүд байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн тэр хурлыг удирдах авч явж байгаа ямар мэрэгжлийн төвшөнд ямар мундаг байсан гэж бодож байна. Хоорондоо ярьж байгаа, үг хэлж байгаа байдал, бие биенийгээ хүндэтгэж байгаа байдал. Тэгээ өөрсдийнхөө үг хэлж байгаа нь хүртэл ингээд ямар нэгэн тэндээс бол үг ашиглахгүй гол санаагаа илэрхийлсэн айгүй тийм мундаг байсан л та. Тэгээ би тэрийг үзчихэд тэрийг очиж би ингээд сонсчоод ямар мундаг хүүхдүүд вэ те би тэр хүүхдүүдийн дунд би заавалч орж ингээд дунд нь би ингээд энэ хүүхдүүдээс би суралцмаар аа энэ хүүхдүүдтэй би ингээд найзууд болж энэ хүүхдүүдээс би сурж ирээдүйд би эдрээс мундаг болмоор аа гэж би өөртөө ингээд урам зориг өөрийгөө би зоригжуулж ирсэн. Тэгээд яг тэгсэн чинь тэнд ингээд орохын тулд оронтоо нэг 2 илүү 3 хүүхд илүү аавна гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд сонгуульд өрсөлдөх шаардлагатай болоод тэгээд ихтгэл тавиад мөрийн хөтөлбөр өдрөө бичээд олон хүүхдийн дунд ихтгэл тавиад ярилцлага ороод чинь зөндөө л үе шат дараалтайсэн. Тэгээд тэрэнд нь би тэмцээд яг нэг оюутан болоод тэгээд сенатор гэдэг өөрийг хариуцлагыг аваад UMass Boston сургуулийн сенатор нь болж исэн байгаа. Тэгээд анх би чинь амар айгаал энэ ямар мундаг хүүхдүүд ээ гэжсэн бол төд удалгүй би өөрөө яг тэд нартай адилхан одоо өөрийгөө мундаг гэд басна гэж одоо хэлэх чинь одоо тэд нартай адилхан хэмжээний өрсөлдөх чадвартай тийм оюутан болж чадсан. Тэгээ би тэрийг бол ихтгэл дүүрэн хэлнэ. Яагаад гэвэл анх ингээд хүн яг бүгд айд юм бэлээ. Ингээд угаасаа яг өөрийнхөө байгаа газар байгалах юм бол бүх юм амар амархан шүү дээ. Тэг ингээд айж имийг зүйлэхгүй айгуугай тайван тэгээд хүн яг өсөж дэвжих ингээд шинэ талбар дээр гарч ирэхээр угаасаа хүн ингээд айгаад эвгүй болдог. Тэрийг л даваад туулчих юм бол яг л
тэр бусад мундаг хүмүүс нь ямар яг тэр нартайгаа л адилхан эсвэл илүү болт юм бэлээ гэж бодсон. Тэгээ ер нь амжилттай байхын тулд илүү гарсмаараа заавалчгүй сорилт бэрхшээлтэй тулгардаг. Илүү гарна гэдгээрээ би ингээд амархан гэж би хэлэхгүй. Харин ч хэцүү бэрхшээлтэй гэдгийг бүлгийн зөвшөөр ухамсарл. Гэхдээ тэр сорилтыг даван туулах юм бол танд амжилт гэдэг зүйл яг шагнал мэт ирнэ л гэж би оюутнуудтай хэлмээр байна. Үнэхээр гайхалтай ярилцлаа ингээд. За баярлалаа. Гоё ярилцлаа. Босны их сургуульд ингээд өндөр хариуцлагатай алтан тушаалыг хаштгаа гэсэн дөнгөс хэллээ. Тэгвэл та ингээд Бостон сурж байхдаа ингээд хичээлийн хажуугаар ингээд ийм өндөр алтан тушаалыг хашаад мөн дээрэс нь би таны YouTube channel-ыг үзэж байгаа. Энийг бас тусдаас ажил хийдэг гэж ойлгосон. Мөн тэр ажлыг хийгээд хажуугаар нь YouTube channel-аа хөтлөөд энэ их олон ажлуудыг ингээд хэрхэн амжуулаад байна вэ? Өөрийнхөө цагийн менж вэ, тайм менж вэ ингээд төлөвлөлтөө хэрхэн зөв хийж байгаа вэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ? Тэр талаас хаваалцаж гэж хүсэж байна. За юуны өмнө баярлалаа гэж хэлье. Тэгээ би бас чадхаараа хичээгээл явж байна дөө. Бас тийм амар төгс олчоог байна. Ер нь бол амжилттай байна гэдэг чинь яг хүн цагаа яг яаж төлөвлөж байгаатай амар уялдаатай мэлээ. Тэгээ цагаа яаж төлөвлөж байгаа нь болохоор хүний зорилготой айгүй уялдаатай. Тэгэхээр эхлээд зорилго, дараа нь цаг төлөвлөлт, дараа нь амжилт. Энэ гурав ингэж би дараалтаа орж ирд юм билээ шүү гэж би асуултаа тайлбарлахаас өмнө эхлээд тайлбарлая. Тэгээд би бол одоо айгүй мундаг зорилготой явдаг л та. Би бол одоо 40 50 таа ямар болохоо би шийдсэн байдаг. Мэдээж амьдрал өөрчлөгдөн. Гэхдээ яг миний 40 юм уу 50 настай би ямар шүү байр суурин дээр ямар хүн байж нийгэмдээ ямар импакттай хувь нэмэр оруулсан хүн байна гэдгээ би одооноос ингээд яг тэр үедээ очсон юм шиг тийм амьд мэтэр би төсөөлдөг. Тэгээд хүн ингээд өөртөө ингээд холын займдаа зорилт тавьчих юм бол тэрийг ингээд одоо цаг өрөөгөө татаж авчрах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр нь ингээд за 40 50 таа би тийм баймаар байгаа юм бол 30 таа би ямар ах хэвээр 30 таа тийм баймаар байгаа юм бол за би одоо их сургуулаа төгсөөд 5 жилийн дараа би ямар ах хэвээр тэхийн тулд би их сургуулаа төгсөөд яах хэвээр ингээд тий яг ингээд багаар тэр одоо том хүсэл мөрөөдөл зорилгоо ингээд хувааж одоо цаг үе дээрээ авчирч амьд болох хэрэгтэй. За тэгээд одоогийнхан цаг үе дээр авчирчлаа гэж бодъё тий. Тэнгуут би сайн хэлсэн шүү дээ. Хүн болгонд бурхан яг адилхан ингээд өдөрт 24 цаг болгодог байгаа. Тэнгуут тэр 24 цагаа одоо percentage маягаар хувь маягаар ингээд хуваарлах хэрэгтэй. Тэнгуут саяцсан дэвш өөрөө бас хэллээ шүү дээ. Ингээд нэг багштайгаа ингээд ярилцж байгаа айгуу гоё ингээд хүний одоо хамгийн чухал 3 зүйл нь юу вэ гэсэн чинь тэр багш нь л их орон газар шороо гэдэг тэр 3-ын нэг заавалчгүй байх хэрэгтэй гэж байна тий. Тэгэхээр зарим оюутнууд бол тэрийг оруулаагүй гэр бүл гэд өөрийгөө гэд бас хүн болгоны тэр 3 зүйл өөр байна хальтаа. Гэхдээ яг тэрнээс шалтгаалаад яг цаг чинь тэрэнд хуваарлагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй одоо жишээ нэг хүн дээр жишээ авъя л та. Одоо жишээ нэг хүний хамгийн чухал 3 зүйл нь гэсэн чинь гэр бүл, найз нөхөд, хичээл байлаа гэж бодъё. Тэгсэн мөртлөө гаргадаг бүх цагаа ажилдаа зарцуулбал тэр хүн ямар ах ойлгомжтой шүү дээ тийм ээ. Наад зах нь тэр хүн ад жаргалтай байхгүй байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүний чухал нандин зүйлс нь ажил биш байгаа байхгүй юу? Шал өөр 3 юм байгаа мөртлөө бүх цагаа ажилд зарцуулаад байвал тэр хүн нэгт ад жаргалтай байхгүй. Хоёр тэгээ хүн ад жаргалтай байхгүй бол тэгэл ер нь ирээдүйд төлөвлөсөн гой юмудаа хийж чадахгүй, амьдрал нь утга учиртай байж чадахгүй. Тийм учраас эхлээд яг цагаа яг яаж зарцуулахаа шийдэхин тулд эхлээд өөрөө зорилгоо айгу мундаг тавих хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол оюутан хүний хувьд бол би эхлээд миний хувьд хамгийн түрүүнд хичээл орж ирнэ. Хичээлийн мундаг хийж чадах байх хэрэгтэй. Юуны төлөө би ийм том сургуульд те ийм их сургуулийн төлбөр энэ их одоо хүч зориг одоо манай гэр бүлээс маш хүчин чармаалт гардаг энэ бүгдийг би юуны төлөө энд ирж байлаа би энэ дипломыг авахын тулд тийм учраас би энэ дипломыг авахын тулд мэдээж сайн сурах надад айгүй чухал. Тэрний дараа би яг ингээ миний асуултад хооронд айгүй уялдаатай яриа олж эхлэв байна л да. Хамгийн анх би нөө хувь нэмэр гэж ярьж ирсэн шүү дээ. Импакт хувь нэмэр боловсролтой чухал гэдэг. Нөө за би мундаг диплом авчлаа. Яг гэж энэ дипломыг аваад байгаа би айгүй ухамсарлах хэрэгтэй. Яг юу хиймээр байгаа төгсөөд те ямар хувь нэмэр оруулж өөртөө ч тэр гэр бүлдээ ч тэр нийгэмдээ ч тэр их орондоо ч тэр ямар хувь нэмэр оруулмаар байгаа. Энэ бүгдийг ингээд гаргаад өгчих юм бол
аяанда хүн ингээд цагаа айгу зүг төлөвлөөд эхэлдэг л дээ. Тэгээд яг би оюутан байхдаа би өөрийгөө нэг тийм амар have fun болсон оюутан гэж би үнэхээр өөрийгөө хэлэхгүй. Би бараг амьдралгүй оюутан гэж өөрийгөө хэлнэ. Ягаад гэвэл би их цагаа номын санд сууж өнгөрөөдөг байхгүй юу. Тэгээ манай найзууд бол тэгээ гараал партидаал 5 дахь өдөр болгон гоё тийм партинд яваад ч юм уу ямар нэг гарч ороод юм хийдэг. Би бол яг хаяа нэг гарч орно. Түүнээс бол би 7 хоног болгон эсвэл айгүй тийм тогтмол гарч урдггүй л дээ. Тэгээ би тэрэндээ ч нэг харамсалгүй. Ягаад гэвэл манай ээж надад бүр бага ахын зөвлөж хэлдэг байсан. Миний охин шоудаж дугаацж цэнгэх цаг үүрт хүнд байт юм аа. Харин яг ингээд сурч боловсрч мөрөөдлийнхөө араас тэнцэх тэр цаг үе тэр энерги хүнд үүрт байт хүн шүү гэж надад ойлголт өгсөн учраас би бас их сургуультай нэг тэгж шоу зугаацсан юм би хөөгөөгүй. Тийм учраас миний одоо цаг хуваарлтанд бол ерөөсөө тийм найзууд ч юм уу найзуудтайгаа уулзаж орж гарна энэ тийм хөгжилтөнд зугаацсан цэнг нь бол баг байдгүйсэн. Тэгээ би ч одоо 4-р курсын төгсөг ангийн оюутан болохоор одоо 4 жилийн ер нь ингээд дүгнэж яриад байна л та. Тэгмэд ихэнх нь бол хичээлээ сайн хийн, A-д аавна. Тэрний дараа би төгсөөд эндээ би ажилтаа олох ёстой. Ажилтаа олохын тулд би юу хийх ёстой? Би дадлага олох ёстой. Дадлагтаа болохын тулд би юу хийх ёстой? Би резюме маш мундаг авах ёстой. Cover letter мундаг авах ёстой. Би ингээд ярилцлаганд орохдоо би ярилцлагынхаа асуултуудад сайн хариулж чаддаг байх ёстой гэд дахиад яг бүгдийг ингээд жижиглээд өөртөө ингээд хуваагаад өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн гот яг цагаа зохицуулж чаддаг болчтой юм дөө. Тэгээ хүний угаасаа цаг зохион байгуулалт дахиад ингээд ихэд зорилготой уйлдана. Тэгээд зорилго цаг хоёр уйлдан гот энэ нь амжилттай уйлддаг маа л гэж би хэлэхээр. Баярлалаа. Таны түрүү хариултан дээр дурдсанаар ингээд дүнгийн тухай бас жоохон ярилцъя гэж бодлоо. Одоо яг ингээд Монгол манай сургуульд ч гэх юм уу ингээд сайн дүнтэй оюутнууд ингээд жишээлбэл би яг тэр хичээл дээр ингээд найзуудаа би одоо энэ хичээл дээр л яг 4.0 гарчмаар байна. Би одоо энэ семестрийн хаан голчийг ингээд 4.0 гаргамаар байна гэж тэгэнгүүт тэр нь ихэнх хүмүүс дүн тийм чухал биш ээ. Одоо ингээд хувь хүний скиллүүдийг хардаг болсон. Чи дүндээ ингээд нэг төлрөөд хэрэггүй. Наа чи шал хэрэггүй штэ гэж хэлээд би тийм юм их сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд яг би бодоод нэрээ чинь болоо гэд бодоод байжсэн чинь ер нь бас тэгэж өнгөрсөн семестр би тэгэж явж чадсан байхгүй юу. Дүнд төлрөхгүйгээр тэгсэн чинь бас арай үгүй юм шиг санагдсан. Хүн яг ингээд дахиад сайн сурна би яг ингээд сайн дуу аавна гэд хичээх юм бол ер нь хүн хичээлээ хийхгүй байх гэж байхгүй. Тэрнээр заавал ингээд тийм зүгээр сууж байгаа л тэгээд хүн айгу анц дүн авчдаг юм биш юм байна. Тийм 4.0 голчоор би ингээд үнэлэх ер нь зөв шалгуур байж болох юм байна гэдэг дүгнэлттэй болсон байна. За ер нь бол наад хэлсэн зүйл чинь бол хоёр талтай л та. Одоо дүн чухал биш гэдэг бол бас айгу хоёр талтай зүйл. Яагаад гэвэл мэдээж өнөөгийн зах зээл дээр те ажлын байран дээр хувь хүний скил айгу чухал байдаг. Ялангуяа мэрэгжлийн скил айгу чухал байдаг л та. Тэгж бодохоор дүн чухал биш юм шиг те. Гэхдээ компаниуд яг дүнг яагаад хардаг вэ гэхээр энэ онц сурдаг оюутан уу онц сурдаг оюутан биш үү гэж их харддаг юм шиг санагдсан. Эсвэргээрээ энэ хүүхд онц сурдаг хүүхд байна гэдгээрээ тэр 4.0 ч юм уу 3.5-аас 4.0-ийн орондоо тэр мундаг голч дүн яг юуг хэлдэм бэ гэхээр одоо тэр резюме үзэж байгаа тэр компани тэднэрт юу харуулт юм бэ гэхээр энэ хүүхэд тууштай хичээнгүй сууж чаддаг юмны ард гарч чаддаг өөртөө зорилго тавиад тэрэндээ хүрч чаддаг тэрнээс гадна бүр өөрийгөө хүндэлдэг тэ өөрийнхөө одоо имиж юм уу репутейшнийг боддог өөртөө үнэнч тийм хүн байна гэдгийг харуулдаг байхгүй юу. Тэгэхээр айгүй чухал байгаа. Бас яг тэр тооны ард амар тийм олон тийм гарт баригдахааргүй нүдэнд харагдахааргүй тийм зан чанарыг харагдуулж байдаг байхгүй юу. Тэгээд за би яг өөрийнхөө туршлага дээр хэлэхэд бол би ингээд номын санд айгүй их суудаг гэсэн гэж штэ. Тэгээ номын санд суудаг байхад би ингээд айгүй бясалгадаг байсан. Тэгээ бясалгах нь гэхээр хүн ингээд нүдэн анаа чивчмэг болоод юу ч бодохгүй байхыг боддог. Бясалгал гэдэг бол айгүй олон төрлөөр оршдог л доо. Миний хувьд бол одоо оюуны бясалгал би айгүй хийдэг. Тэр нь юу вэ гэхээр номын санд суугаад чивчмэг газар ингээд хичээл хийж яхад
Хүн ингээд номын санд амар их суудаг хүмүүсээ хичээлээ хийгээл номын санд суудаг гэж боддог байхгүй байхгүй юу? Тэр хүн чинь амар их юм хийдэж номын санд амар их юм боддог. Ганц хичээл хийдгөө хичээл бол за бараг 50% л ах нэрээ. 50% хичээл хийгээ 50% тэр хүүхд ирээдүгээ бодоод юу хийх ёстойгоо бодож бясалгаж тий имэйлээ шалгаж тэр хичээлээс гадах зөндөө бол ажлыг ингээд цэгцэлж юм итгэж амьдралаа одоо юм дэс дараал оруулж яадаг байхгүй юу? Тэгээ номын сан зуудаг хүмүүс айгүй тийм юмыг ингээд номын сан зуудаг ч одоо хичээлээ сайн хийж чаддаг тэр голчтон сайтай хүмүүс чинь юмыг айгүй тийм сайн дэс дараалд оруулаад юм хэлж зэгцлээд тийм айгүй олон тийм ур чадруудыг эзэмссэн байдаг байхгүй хичээл хийхээ хажуугаар. Тийм болохоор бас чухал гэж би хэлмээр байна. Яагаад бас чухал биш вэ гэхээр би бас айгүй олон төрлийн юм бас ойлгож авсан л та. Тэр нь юу вэ гэхээр би нөгөө сая энэ сон би хөрөнгө оруулалтын сан буюу venture capital дадлага хийсэн байгаа. Тэгээд ингээд дадлага хийж байхад бол би Harvard-ийн оюутнуудтай хамт дадлага хийсэн байгаа. Тэгээд манай энэ компани болохоор бүх захирлууд нь Harvard-ыг төгссөн тийм партнерууд байдаг. Тэгээ ерөнхийдөө ихэнхдээ дандаа Harvard-ийнхаа оюутнуудыг яг дадлагын үеээр авдаг байхгүй юу. Тэгээ би ямар азар Boston сургууль хийжээж Harvard-ийн ийм том компанид орчоо гэдгсэн чинь нэг партнер нь яг BU төгссөн партнер байсан. BU төгссөн захирал байсан байхгүй юу. Тэгээ би тэрнтэй холбогдоод networking хийгээд танилцсанаад 3 төрлийн ярилцлагын шатд аваад тэр компанид дадлага хийх тэр сайхан боломж бололцоотой болж ирсэн. Тэгээд миний одоо хамт ажиллаж ирсэн дадлагын оюутнууд болохоор бүгд Harvard-ийн магистрийн оюутнууд байсан. MBA сурдаг. Тэгээ Harvard-ийн бизнесийн сургуулийн үнэхээр мундаг оюутнууд байсан л та. Тэгтээ тэр одоо дадлага бол ингэж хэлсэн байхгүй юу? Цагаар цалинжуулахгүй. Сар хагасны хугацаанд та нарт дадлага хийн. Тэгээ та нарт ингэ стипенд болгоно. Тэгээ та нар өдөр болгон 9-5 хооронд ажиллаад 9-5 хооронд ажиллах ёстой. Тэгээд энд чинь ингээд тааруулаад сар хагасны хугацаанд стипенд өгөөд $4,500-аас $5,000 хооронд ингээд стипенд өгөөд цалинжуулаад ажиллана гэж явжсэн байхгүй юу? Тэгээд илүү цагаар ажиллах юм бол Америкч илүү цаг тооцоо явуулдаг. Тэгэхээр илүү цаг тооцохгүй шүү яг ингээд ийм цалин өгөөд ажиллуулна гэж хэлсэн. Тэгэхэд 5 цаг болоход тэр Harvard-ийн оюутнууд бүгд цүнхээ аваад бүх юм аваад гараад явчихсан билээ. Тэгэхэд би бол за эсвэргээрээ ингээд одоо би ингээд 5 цагт ингээд гараа явснараа үнэн л зөв л дөө энэ хүмүүсийн гараа явах нь зөв яагаад гэвэл эдгээр 5 цагаас илүү байснараа эдрийг цалинжуулж байгаа юм байхгүй шүү дээ. Эдний одоо гарч байгаа хүч хөдөлмөр ингээд ямар нэгэн цалинж шагнал олж байгаа юм байхгүй. Гэхдээ би маргааш дахиж ирээд 11 12 хүртэл дахиж ажиллаа хийж суугаад бүр үд дунд болж байгаа. Тэгээ нэг цагт захирал дээр очиод за захирлаа би ингээд хийгээд дуусчлаа. Репортоо тавья гэсэн дээрүү эсвэл бол би одоо жоохон 2 3 цаг илүү суугаад би залуу байна, би оюутан байна, би дадлагын оюутан, би ямар захирал менежер биш те. Би дадлагын оюутан юм чинь 7 8 хүртэл суучи. Тэгээд өглөө 9-өөс эрэхтэй захиралдаа би ажиллаа дууссан шүү. Би ингээд тайлгная гэд зогсож байгаа юм бол би ингээд илүү юм сурна, илүү шинэ ажил авна, илүү шинэ төсөл дээр ажиллах боломж бололцоо надад нэгдэх учраас тиймэрхүү одоо арга барилтай, тиймэрхүү одоо занч хамартай ажиллаж ирсэн гэж хэлнэ. Тэгээ ингээд бодонгот тэрэн дээр дүн ямар ч хамаагүй байлээ. Яг юм ээ. Хүний гаргаж байгаа хандлага гэдэг бол дүнтэй хамаагүй. Үнэхээр одоо тэгэхээр тэр хүмүүс бол бүр Harvard-д тэнцсэн надаас мундаг, надаас ухаантай хүмүүс байгаа мөртлөө юмд хандах хандлага нь арай ургааж тэгэхэд би одоо Harvard-д сурдггүй ч гэсэн тэдний тэр үед байсан амжилтан дээр би яг тэнцүү амжилттай байгаагүй ч гэсэн миний гаргах хандлага тэднээс илүү ирч хүчтэй сэтгэлээсээ байсан учраас би захирлуудынхаа нүдэнд айгүй тус чадсан л та. Тэгээд тэр компанитай одоо бас яг төгсөөд ажиллах талаар ярилцж байгаа. Тийм учраас бас яг тэгээ сайнаар нөлөөлсөн ингээд харагдаж байгаа юм шиг санагдаж шүү дээ. Маш гайхалтай ингээд цогц хариулж цогт дүнгийн талаар ингээд цогц хариулт болж чадлаа гэж бодчих. За дараагийн асуулт нь болохоор одоо яг түрүүн таны бас хэлсэнчлэн оюутан наснаа ингээд би дүгнэж яриад байна л та төгсөх курсын оюутан болохоор гэж тэгж хэлсэн. Тэгээд энэ асуулт маань ч гэсэн түрүүнтэй жоо холбоотой байна. За ингээд эргээд харахаар ингээд төгсөх курсын оюутны хувьд оюутан насны тань ингээд хамгийн дурсамжтай зүйл юу байсан бэ гэдэг асуулт. За юу ч гэсэн шоу 6 цэнгийн бол орохгүй. Угаасаа тэнд нэг цаг зав өрөөг болохоор мэдэхгүй байна уу. Тэгэхдээ миний хувьд бол за эргээд бодоход бол би бараг миний номын сан суудаг
цаг л гэж биелэндээ. Тэгээ энэ айгу өдөртөө сонсгож магадгүй. Гэхдээ миний хувьд бол энэ айгу миний хамгийн нандин чухал үед л дээ. Тэгээд яагаад вэ гэхээр за манай их сургуулийн номын сан шөнийн 2 гэж хаадаг байхгүй юу? Тэгээд 12 өнгөрөөд 1 2 гэдээ яг хаадаг. Гоё яагаад. Монголчин номын сангад аюул их таачдаг тий. Тэгээд Америкийн сургуулиуд ер нь шөнийн 2 хүртэл онгорхой байдаг. Тэгээд оюутнууд бол за 10 11 хүртэл аюу мундаг хичээлээ хийгээд пик суудын номын санд. За тэгэл 12 өнгөрөөл 1 болгонгут ер нь л цөөхөн суларч эхэлдэг. Цөөрөөл тий байхгүй болоод хоосроо эхэлдэг байхгүй юу. Тэгээ яг 2 гэд хаахад нөөцлөр зарладаг байхгүй юу. За одоо ингэ хаах чи шүү. 30 минутын дараа хаалаа, 15 минутын дараа хаалаа, 5 минутын дараа хаалаа. Гарахтаа бэлдээрээ гэдэг. Яг тэр үед бол маш цөөхөн хүүхдэд үлдсэн байдаг. Тэгээ би дандаа тэр хүүхдүүдийн нэг нь байдаг байхгүй юу. Тэгээ тэр хүүхдүүдийн нэг нь байлаа гэд би даалгавраа дуусгацсан юм биш. Бас л дуусаагүй. Тэгээл ёо дуусаагүй хат хаачих юм. Тэгээ нөөчөн бүр давраад тэгээ 2 цагт ямар их таадын 4 мөрөв тааж болдгоо боо гэж дотроо бохондож бохондаал амар даварсан Монголд бол тийм амар даварсан юм байхгүй шүү дээ. Тэгэж тэгээд айгүй орой би намайг сан хаатал суудаг. Тэгээд одоохондоо бол арай тэгээ суухгүй. Яг 4-р курсын хамгийн сүүлийн семестр болохоор бас яг тэгэж амар намайг сан суухгүй өөр газруудад суудаг болсон. Тэгээ бас арай тэгэж амар орой хүртэл суухгүй. Ерөнхийдөө бол 1 2 3 дугаар курстаа бол айгүйх намайг сан суудаг байсан. Тэгээд манай нөгөө нэг номын сангаас гэр хүртэлх алхах зам яг одоо манай сургуулийн одоо main street буюу одоо гол гудамж гэж ярих юм уу? Тэр гол гудамжаар айгүй их хүмүүс алхдаг байхгүй айгүй хөл хөдөлгөөнтэй. Тэг өдрийн цагаар бол өстой ёо бүр нэг зах дээр явж байгаа юм шиг амар хүмүүстэй бүр ингээд хичээлдээ хоцрох гэдэг гүүмээр байдаг урд амар хүмүүс байдаг. Тийм байдаг байхгүй. Тэгээд машин хажуугаар явна ингээл амар юм хөл хөдөлгөөнтэй зам. Тэгэхэд намайг 2 цагт номын сангаас гараад явхад чив чимээгүй анир чимээгүй амар гоё тайван. Тэг ер нь цаг агаар гэдэг чинь чимээгүй хах тусам цаг агаар айгүй гоё гэдэг ш. Та нар сонсч үзсэн бол амар юм хүүтэн салхитай цаастаа байсан ч гэсэн хинч байхгүй, машин байхгүй, хүн байхгүй, чив чимээгүй байх юм бол тэр айгүй гоё цаг агаар гэдэг. Тэрийг би ингээд айгүй мэдрээд буцаад гэрлэг алхахдаг байхгүй юу. Тэгэл ингээд алхаж байхдаа би ингээд анх ингээд ятраал хэё би одоо ингээд ийм их номын сан сууж ин тэгсэн мөртлөө даалгавраа дуусаагүй гэл дахиад унших юм зөндөө байна гэл өөрийгөө чамладаг байсан бол он цаг өнгөрөх тусам би ингээд тэр мөчийг айгүй хайрлж ирсэн бэлтэй. Ягаад гэвэл би дахиж хизээч тэгж алхаж явахгүй л ахгүй. Дахиж хизээч би тэгж номын санд нэг амьдралгүй юм шиг 2 цаг хүртэл суухгүй. Энэ бол яг энэ цаг үеийн мөчлөг бол миний гэр бүл цогоогоогүй, хүүхэдтэй болоогүй. Яг ганц би залуу эмэгтэй оюутан гэдэг энэ насыгаа би бүр яг ингээд чин сэтгэлээсээ сурч өнгөрөөж байгаагаа би өөрөө мэдэрсэн л дээ. Тэгээ тэр үедээ би ингээд амар азархалтай болж ирсэн. Нэрэл би дахиж хизээч ингээд нэг галзуу солиотой нэг номын солиотой хүн шиг тэг ингээд номын сан суухгүй бүр ингээд хонхоос номын сан ганцаараа суухгүй шүү дээ. Тийм болохоор үнэхээр бас миний азаргалтай цаг үеийн нэг гэж биелнэ. Тэгсэн мөртлөө бас тэрийг би ингээд олон хүмүүстэй хуваалцсан хүч биш байгаа ингээд яг бодоод үзэхээр яг өөрөө өөртөө зарцуулсан цаг. Тэгээ би сая өмнө хэлжсэн шүү дээ номын сан суудаг хүмүүс чинь ингээд ганц хичээлээ хийдэг биш ингээд өөрөө өөртөө ярьж айгу бясалгачдаг хүмүүс идэв шүү гэж. Тэгээд би бас айгу бэрхшээлтэй тулгарч лээсэн л та их сургууль сурах чинь бас тэгэл янз бүрийн олон төрлийн бэрхшээл байгаа гэр бүл байна тий. Тэгэл хайр дурлал хичээл ажил гээл айгүй олон тийм прешертэй асуудлууд зөндөө тулгарч ирсэн. Тэр болгоныгоо би ингээд номын сан сууж бичиж өөртөө ярьж тэг өөрийгөө айгүй тийм хайрлах ухаанд суралцж ирсэн. Тэг өөртөө байж сурахыг бол өөртөө байж өөртөө ганцаардаж өөрийгөө хайрлаж сурах тэр боломжийг номын сан платформ болж ирсэн байхгүй юу? Би одоо айгүй юм уу яриад байж магадгүй те энэ бүр амар юм охин байна гэж хүмүүс бодох үү. Гэтэ яг номын сан бол надад яг тийм платформ болж өгч ирсэн. Тийм учраас би бол яг энэ үеигаа л би хамгийн азаргалтай гэж бодно. Тэгээд ингээ ярьсан чинь бас амар хайр хүрчлээ. Тэгээ Нэрээ ч яг тийм санагдчихээн. Яг ерөөсөө энийг энэ яриаг сонсохоос өмнө ерөөсөө ингэж анзаарч байгаагүй юм байна. Тэгээд одоо бас ингэж хамт бодсон чинь нэрнгээсээ яг ингэж магадгүй ингэж ганцаараа хоолоо идэж сууж авах би ер нь бол ганцаараа хоолоо иддэг байхгүй юу? Тэгээд ганцаараа хоолоо идэж сууж авахад хүртэл нэг тийм
жоох ингэ өөртөөгөө ярилцдаг яг гэд нэрээ тэр цаг амар үнцэнтэй юм байна да гэдгийг олж анзаарлаа. Маш их баярлалаа. Ер нь өөрийнхөө дотор яг нэг хүн байна гэж төсөөлөх хэрэгтэй байхгүй яг өөрөөс чинь ангид нэг хүн байдаг. Тэгээ тэр хүнийгээ бид нар хизээж тоодох байхгүй. Дандаа ингээд завгүй өөр хүнтэй ярих хэрэгтэй, өөр хүнтэй уулзах хэрэгтэй, өөр хүнтэй юм хийх хэрэгтэй гэж ярьдаг. Тэр дотор байгаа одоо миний дотор байгаа ариун заяа, та хоёрын дотор байгаа хүмүүс ингээд энэ хизээ надтай ярих юм болоо, энэ хизээ намайг сонсох юм болоо, тэ энэ намайг сандын болов гэд тэгээд бодож сууж иддэг л гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэж бодохоор өөрөө өөртөөгөө байгаа л яг өөрөө өөртөөгөө цаг зарцуулмаар санагддсан байлээ. Үнэхээр гоё яриа л дээ. Тантай бол үнэхээр санал нэг байна. Би ч гэсэн юм ингээд намынсан хаатал суудаг байхгүй юу? Манай сургуулийн намынсан яг 9-ийн ажид бүх намынсан тэгээ 9-гээл хамгийн сүүлд нь гардаг. Тэгээд таны хэлсэн шиг яваас ингээд хичээлээ хийх нь яг 50% яг өөрийгөө зарцуулах 50% тэр бол яг үнэн байхгүй юу? Би бол намынсан суугаад ер нь ихтэй бол хичээлээ ер нь баг хийдгүү зүгээр ингээд өөрийнхөө ирээдүйг ч юм уу эсвэл ингээд өөртөө ингээд зориулаад юм бодож суудаг. Тэгээ тиймэрхүү байдаг. Тэр бол ялч юу нэр бол үнэхээр санал нэг байна. Тэгээд үнэхээр гоё ярилт авч чадлаа. Тэгээд энэ хүртэл ингээд бидний дугаарыг сонссон сонсогч нартаа бас баярлалаа. Манай дугаарын энэ удаагийн зочин болох Ариун Зай ихч маань үнэхээр хүнцэтэй зүйлсийг хуваалцж байна. За ингээд манай подкастын баярлалаа. Манай подкастын хамгийн сүүлийн асуулт болох хэрвээ танд Монголын бүх оюутны өмнө ингээд илтгэх боломж олдвол та тэрхүү энэ дээр юу гуйлах вэ гэсэн асуултаар асууя. Сток гоё асуулт асууж. За энэ асуултыг бол би тэр энэ дээр гараад Монголын бүх оюутнуудад үг хэлэх боломж олдвол би хамгийн эхлээд би ээжтэй талархаж байна гэж хэлнэ. Миний одоогийн байгаа байдал, миний одоогийн болсон хүн олсон амжилт хүрч очсон газар бол бүгд миний ээжтэй 100% уялдаатай. Миний ээж бол бүр үнэхээр уран ухаантай, холыг харсан, үнэхээр ухаантай тийм мундаг бүсгүй байдаг. Тэгээ би энэ мундаг бүсгүй охин болж төрсөндөө үнэхээр хамгийн азтай хүн баггүй юу. Тэгэхээр би ээжтэй эхлээд тэг залуунаас бүх зүйлээ ингээд миний төлөө золиослоод миний амжилттай байхын төлөө бүгдийг золиослж чаддаг ээжтэй баярлалаа гэж хэлнэ. За тэгээд манай ээж намайг ер нь бага хахаас хойш миний охин энэ дэлхийгээс хүссэн бүхэн юу хүсэж байна? Чи бүгдийг авч чадна. Чи бүгдийг шүрч чадна гэж хэлдэг гэсэн байхгүй юу? Жохон бах юм. Тэгээ ер нь одоо ингээд хараад тахад нэг статистик үзүүлэлтүүд чинь ингээд гэр бүлүүд ингээд охтуудтайгаа яаж өсгөх нь, хүүгүүдтэйгээ яаж өсгөх нь арай өөр байдаг. Тэрнээс шалтгаалаад эмэгтэй эрэгтэй хүн ажлын талбар дээр гараад үзүүлэлт нь өөр байдаг. Ялангуяа Америкийн орнуудад бол гадаадын орнуудад бол нөгөө нэг авч байгаа цалин нэмэгтэй хүний цалин арай бага байдаг гэх мэт айгүй тийм харамсалтай үзүүлэлтүүд байдаг байхгүй юу. Тэгээ энэ статистикүүд ингээд бүр ингээд сайн судлаад үзэх юм бол бүр анх ингээд охин хүүхдийг аав ээж хоёр нь яг юу хэлж юу зааж өсгөж байгаа нь тэр эмэгтэй хүн ирээдүйд ямар одоо амжилттай явах нь айгүй нөлөөлдөг. Тэгэхэд манай ээж надад ингээд гадаад явж ирээд надад айгүй машин авч өгдөг гэсэн байхгүй юу. Ингээд шар өнгийн Ferrari машин авч өгдөг гэсэн. Тэгээд би ч өөрөө айгүй иршүүд хөвгтэйсэн юм аа багтаа. Тэгээд тэрнээс ч бас болсон л ахал та. Гэтэ ээжийн маань надад зааж үзүүлдэг үг нь болохоор миний охин энэ дэлхийд юу хүсэж байна тэр бүгдийг чи шүүрч чадна гэж хэлдэг байсан. Тэгээ би нөгөө жоохон бахтаа болохоор яг шууд утгаар нь ойлгоод нэрэн үү ямар мундаг ямар гоё юм бэ ээжээ бүр нэрэ болох юм уу гэж би өөрөө тийж асуудаг сахгүй ээжээсээ. Тэгвэл манай ээж эргүүлээд болно миний охин болно гэж амар хөөрхөн. Тэгээд тэр айгуу тэгж хоорондоо ярилцдаг байсан. Тэгэл би ч нөгөө жоохондоо юу ч хамаагүй би авч болох юм байна гэж өөртөө айгуу итгэлтэй байдаг байсан байхгүй юу. Тэгээд хүү яг ухаан суугаа том болоод ирэхээр за манай ээж тэр үед яг шууд утгаар юм хэлээгүй. Эсвэргээрээ миний охин өөртөө итгэлтэй, зоригтой, хүсэлж тэмүүлж зориулсан цагт хүн юунд ч хүрч хүссэн бүхнээ авч чаддсан байна гэдгийг л надад багаас мань хойш ойлгуулдаг лээсэн байлээ л дээ. Тийм учраас би яг энэ зөвлөгөөг бүх оюутнуудаа зориулж хэлнэ гэж бодож байна. Та бүхэн хэрвээ ингээд саяхан би бас Instagram дээр нэг юм тавьсан чинь над руу нэг хүн бичиж орж ирсэн л дээ. Тэр нь одоо жоохон сөрөг коммент байсан юу гэхээр хүн болгон адилхан өгдөлтэй биш учраас чи одоо бас ингэж амархан юм шиг жүжиглж ашиглаж болохгүй ч л жоохон тиймэрхүү утгатай надад хэлсэн байсан. Тэгээд яг би тэр хүнийг ойлгож байна.
Гэхдээ өгөгдөл гэдэг бол яг хөө мэдээж хүн болгон өөр гэр бүл төсөн тий өөр өгөгдөлтөө ирнэ. Гэхдээ хүний одоо хүсвэж, тэмүүлж, зориглож, хичээнгүйлж тэр гаргах цаг, тэр сэтгэл энд тэнцүү эхэлдэг байхгүй юу? Тэрэн дээр бол ямар гэр бүл байна, хаана өссөн байна, ямар их орон төрсөн байна, тэр ямар ч хамаагүй. Яг хүн хүсэж чадаж, хүсэж хөдөлмөрлөж, зориглож чадах нь гэдэг бол тэрнтэй ямар ч холбоог байдаг учраас би та бүхэн яг адилхан юу хүсэж ин тэрнийхэн төлөө зориглож чадах юм бол авч чадна гэж би хэлмээр байна. Тэгээд би яг хэрэгвэл яг энэ бүгдийг яг уяад хэлээ л та. Дотоод яг аз жаргалаа. Хүн яг аз жаргалаа хүнийхээ өөрийнхөө дотроос олж чаддаг байгаасаа гэж би хүсэж байна. Яагаад гэвэл ихэнх оюутнууд маань ингээд оюутан байх хэцүү. Хүмүүс ингээ оюутан байх айгүй амархан гэж бодоод байдаг. Тэг ингээл 10 жил 12 жил төгсөөд дууссан чинь 4 жил бол юу юм байсан амархан гэж боддог. Нөө эсвэргээрээ айгүй хэцүү. Тэрийг бэрхшээлтэй хэцүү чартай хүчин чармайлт орно гэдгийг одоо ухамсарл accept хий. Яагаад гэвэл эн чинь ингээд 10 жил бол айгүй хурдан ингээд найзуудтайгаа гэртээ айгүй гоё өнгөрөөд айгүй хурдан дуусчихдаг байхгүй. Их сургууль болохоор яг ингээд өсвөр насны хүнээс яг том хүн болгож байгаа. Айгүй чухал тийм эмзэг нас гэдэг байхгүй юу? Эмзэг одоо ингээд өөрчлөгдөж байгаа нас гэдэг. Тэгээ энэ насыг хүмүүс ингээд айгүй ингээд үнцэн өгөхгүй тий ойшоож харахгүй юу юм байсан. Их сургууль төгсөөл ажилдаа гарлаа штэ одоо ингээд том боллоо гэж боддог. Яг үүндээ тэр хүн хүүхэд хэвээрээ байдаг байхгүй юу? Хүүхэд хэвээрээ тэр хүнд ингээд маш их тийм зөвлөгөө хэрэгтэй, олон зүйл хэрэгтэй гэдэг. Энэ бүгдээр тэр хүн айгүй бэрхшээлтэй тулгардаг л та. Тэр нь одоо ингээд хайр дурлал, нэг сургууль, ажил, хичээл айгүй бол бэрхшээлтэй тулгардаг. Энэ үед ихэнх оюутнууд ингээд өөртөө бууж өгөөд ямар нэгэн байдлаар гаднах ертөнцөөс аз жаргалыг хайж эхэлдэг. Тэр нь одоо өөр хүн байна уу те эсвэл эд баялаг байна уу, эд зүйл байна уу, ямар нэгэн тийм гаднах объект юм уу, гаднах орчин тийм зүйлээс аз жаргалаа ингээд тэтгэхийг хичээдэг байхгүй юу? Тэгээ ингээл өөрөө ингээл ганцаардал жоохон ингээд сэтгэл санаагаар унсан бол заавалчгүй гарч орох хэрэгтэй гэж боддог. Эсвэл заавалчгүй ингээд гой хоол идэх хэрэгтэй гэж боддог ч юм уу ингээд шал ингээд гадны зүйлээр өөрийнхөө аз жаргалыг тэтгэхэд ах юм бол таны аз жаргал ингээд холын зайдаа хэцүү шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр хүн ингээд дотроос аз жаргалыг олж чадах юм бол жишээ нь ганцаараа байж чаддаг тий ганцаардлаас айдгүй өөртөөгөө байж өөртөөгөө ингээд байж өөрийгөө ингээд хайрлаж чаддаг болсон хүмүүс дотроосоо өөрийнхөө дотоод ертөнцөөс аз жаргалыг ингээд тэтгэж чаддаг болсон байдаг. Тэр аз жаргал хизээж дуусахгүй үргэлж ундарч явах болно. Яг тэр аз жаргалыг л ингээд оюутан хүмүүс маань олоод авч чадах юм бол өөртөө бий болгож чадах юм бол ер нь амьдрал нь айгүй гоё. Хүссэн бүхэндээ хүрч чадна. Тэгээд бэрхшээлтэй тулгарсан үедээ ятаршгүй тий өөртөө ингээд сэтгэл санаагаар үнэлгүй буцаад яг ингээд хүчтэй байр суурин дээр ярьж чаднаа гэж хэлдэг. Энэ бүгдийг ингээд олохын тулд мэдээч хэзүү би ингээд бас аюу амархан юм шиг яриад байгаа бол сонсогчдоос бас хүлцэл хүчий. Би чамаас 4 жилийн турш энэ бүгд ингээд миний туршлага дээр ингээд үндэслээд би бас ийм болсон болохоос түүнээс би ингээд 10 жилээ төсөөл ийм байсан зүйл биш шүү гэж хэлмээр байна. Яг ингээд цэнд аюуш ярьжсэн шиг ингээд номын сандал ингээд суугаснаас номын санд ингээд сууснаар зүйл хүн ингээ ирээдүйдээ төлөвлөж эхэлдэг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ингээ бүх зүйл багаар эхэлдэг. Тийм учраас өөртөө шантралгүй өөрийгөө тасрах гад багаар хичээгээрэй гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай хариулт байлаа. Үнэхээр гайхалтай зөвлөгөө өгч байлаа. Баярлалаа. За ингээд подкаст маань энэ үрээд өндөрлөж байна. Одоо яг Босны цагаар таны артлын цагийг харуул 9 болж байгаа шиг байна. Одоо Монголын цагаар бол одоо яг 10 цаг болж байна. Яг өөрийнхөө ингээд унтаж амархаас өмнө ингээд бидэрт үнцэнтэй зөвлөгөөгөө хуваалцаж ингээд өөрийнхөө үнцэнтэйг хуваалцсан тань үнэхээр баярлалаа. Ингээд бидний өглөө хүртэл аягүй гоё ихлээ. Одоо потенциалны өглөө тантай ярилцахын тулд өглөө би одоо 5 цаг цусаад ингээд гэрээсээ наашаа 5 км алхаад ирсэн. Тэгэхээр энэ мэдрэмжийн минь олон та ингээд бадраагаад илүү гоё үнцэнтэй зөвлөгөө өгсөн нь үнэхээр сэтгэл хангалуун байна. Ийм гоё яриа өрнөсөн үнэхээр сэтгэл хангалуун байна. Танд үнэхээр их баярлалаа. Тэгээд тань бас жоохон ерөөл маягийн юм хэлдэг юм уу? Ерөөл.
Тэрнийхээр одоо манай яг энэ подкастын яг өмнөх дугаарын өнөр багш маань бидэрт хэлчихсэн. Амжилттай оюутан гэдэг бол ингээд хамгийн түрүүнд өөрийгөө олцсон хүнийг амжилттай оюутан гэж хэлнэ гэдэг. Одоо та түрүү хэлсэн шүү дээ өөрийнхөө 40 жилийнхаа 50 насныхаа зорилгыг ингээд өөрийнхөө ингээд тодорхойлсон байдаг гэж. Тэр зорилгоудаа ингээд та ингээд баг-багаар алхам алхахаар хизээч ухралгүйгээр ууршиж тэр амжилтаа эзэн нэгэн цаг түрээрээ гэсэн ерөөлийг тавья гэж бодлоо. Тэгээд таны хайр баярлалаа. Энэ гоё тэ зөвлөгөөгөө хуваалцсан. Маш их баярлалаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Амар гоё зөвлөгөө байна. Бас гоё юм ерөөл бас бидний үеийнхэн бас биендээ нэг хэлэх нь ховор болсон юм санагдаж байна те. Ер нь дээр үе одоо манай аав ээж өвөө эмээнэр үе чинь биендээ айгүй гоё ерөөл хэлдэг байсан. Бид нар бол бас биендээ тиймч мундаг түгээмэл ерөөл хэлж чадахгүй байна. Тэгээ гоё ерөөл хэлж байгаа ийм бас заншлаа дахиад сэргээж байгаа та хоёрт баярлалаа гэж хэлье. Тэгээ бас намайг урьж оролцуулсан тэр их баярлалаа. Би бас анх удаа ингээ подкастэнд оролцож байна. Тэгээ бас урах зүйл их байлаа. Гэтэ бас та хоёртай гоё татан санагдаад оюутнуудтайгаа ингээ гоё өөрийнхөө зүгээс жоохон ч гэсэн зөвлөгөө өгнө гэдээ бас айгүй догтлж байсан. Тэгээ ер нь бол миний бас YouTube channel эхлүүлсэн шалтгаан нь бол Монгол оюутнуудтай жоохон ч гэсэн хувь нэмэр болоод тэдний амьдралд өөрийнхөө туршлагатаар үндэслээд одоо зөвлөгөө маягаар ингээд өгч туслая гэсэн тийм зорилготой эхлүүлсэн учраас энэ подкаст бол миний яг ингээд хийхийг хүсдэг зүйлүүдийн нэг байлаа. Тэгээ та бүхнээс урьж оролцуулсан баярлалаа гэж хэлье. Бас бүтэнсээ өдрийн өглөө амар ихт босоод тэгээ та хоёроос амар ихт босоод ирсэн байж тэгээ баярлалаа. Хүрх юм бэ. Баярлалаа. За ингээ подкастын дэлгийдээ. Энэ үртэл үнэн цагаа зохицуулан бидэнтэй хамт байсан танд маш их баярлалаа. Эерэг хандлагатай, ёс суртахуунлаг, зориг өгөөд тууштай тэмүүлж чадах оюутан та өөрт байгаа эдгээр үн цэтэй зүйлсээ ирж, хайж, нийгэмдээ хөв нэмэр болох цаар төлөвшүүлэхийн төлөө алтан цагаа зарцуулаарай. Мөн бидэнтэй хамтран ажиллагч чөлөөт бичээчэд төрийн бас байгууллагынхандаа талархъя. Хүндэтгсэн оюутан гэр бүлийнхэн